3 2 1. Hi guys. Андран. Норай. Батмах байна. Анууч юм байна. За ингээд шинэ жилийн Тусгай дугаар. Бид тарагч байгаа сте. маа чимэглийг харсан уу? Хэрэндээ л хичээлээ. Нилээ бэлтжирлээ. Намаа плаж хүмүүс мөрсг. Бараг плажиг өмсөн байгаа сте. Ихтэй нөгөөнийг хэлбгүй байж анаач энэ. Тэгээ анаачийн ганцаар. Манай одоо подкастын босс нь хин гэж бодож байна. Манай Батмүг байгаа. Хин яг сайлаад нөө муулаад байна уу? Би одоо ингээд линк тэг гэл сигнал зүгээр чатны Хардаа аир гэдэг. заавал би залуучууд нь костюм эмэгтэйчүүд нь плаж заавал өмс гэсэн чат ирээд тэгээ би ингээл ноороо заамаа гэд хараа нэрнгээсээ плаж өмсөх юм бах та гэж бодвол ноороогоос асуусан чи харин цамц өмснөө гэхээр нь ашгүй Батмөхөөс гуйж байгаа цамц өмслөө. Тэвэн юм байлээ. Зөвшөөрөл авч байгаа. Ануужиг гоё төрсөөр нь үсэн гоё палаштай ирүүлж байгаа гэж. Гэсэн мэн. За. Гоё л болох байсан. За шинэ жил боллоо. Тоглож гин үү? Яа бүр тоглоод ш. Яана. Малгацлан өмсөн ч ядчих нэг хавар хүрхэн. Санта шиг санагдаад байна. Санта юу грин ч юу гэж. 28-ны хүлээгээл байж да. Харин За маа омхон шинж бол яалч алгасч болохгүй. харин тийм. Өмсөн ч ороход л аим өнөөрөө болно. Үнээр ах тий. Яана юу өснө. За. Та хурцсаа бэлдсэн. Эргэлзэх юм байхгүй шууд очих хэрэгтэй. Дараа нь шууд илүү том газар нөгөө шинэ жилийн маань шоу болно. Өмнөх шоунуудаас арай онцлогтой тим шоу. Тэр газараа болно шүү Тий, дээ. тэр газар болно. Тэгээд нөгөө бидний одоо өмнө зохион байгуулдаг одоо город мород ч юм уу те янз бүрийн нөгөө шоу зохион байгуулдаг газрууд байдаг шүү дээ. Тэднийг бодвол хамаагүй гоё том газар байгаа. Одоо ингээд Зургийг халтаарсан ч хамаагүй гоё. Тий. одоо ингээд сургуулаас юу төлөөлөгч нар нь юу хэр төлөөлж өгөх хүмүүс хэр би нэг өмнө байгалаа. Ер нь сургууль байд юм дөө. Зөвлөдөг штеп Байдаг бас. Гэхдээ ер нь сургуулаас ганц гэхгүй ер нь сургуульд нэг 2-3 квот өгөөд та бүхэн 2-3 найзтайгаа дагуулж ирэх боломжтой гэлдэг. Тэгээд сургуулиудын маань төлөөлөгч нар хүрэлцэн ирэхийг хүсэж байна. Ирээрээ гэж. Тийм. Нэгэн оройг бас тий Москвад сурч байгаа хүмүүс байна да. Москвч ихлэ Орос сурч байгаа хүмүүс байна да гоё. Тэгээ яг нэг тийм гоёлын ховцыг өмсөөд нэг гоё шинжилгээ аль биесны ажиллах. Байгуулгын шинжилд орё л да хэдлээ. штеп. Тийм. Өнгөрсөн жилийн орцсон айгуу гоё байсан. Тэгээд Баясан. би ч гэсэн тэр сэрншээл төсөөлөө дааж. Одоо Москвад байхгүй гэж. Би одоо байхгүй шүү. Энэ нөгөө нэг юу шилжих авьяасаар өөрчлөсөн баг. Биш нөгөө Гоку шиг ингэж байгаа л маргааш шүү Монголд тийм ээ. За тэгээ бид нэр бас сонирхолтой байх үтээс яг подкастыгаа дагуу хамгийн судалгаа оюутнуудынхаа дунд явуулсан байгаа. Тэгэхээр те Москвад ер нь Оросд тэгээ ялангуяа Москвад ямар оюутнууд илүү од болоод байна. Ямар оюутнууд илүү шүүгээд бариад байна. Залуу хөөрхөн байна. Ямар сургууль? Энэ аюу гоё номинацад төвшүүлсэн юм байна. Тэр чинь хэдэн асуулт? 12 номинац байгаа. 12 номинац. Тийм. Гэж бүр 20 мөн шүү. Тэгээ одоо манай 3 бол номинацуудад хин одоо ямар саналууд өгснгийг бол харах мэдээг байгаа. Тэгээд ерөөхдөө бол шалгарсан. Бүх номинацуудад бол хүн шалгарсан байгаа. Бүгдээрээ ер нь та ч гэсэн мэддэг баха. Ер нь бүгдээрээ л бидний таньдаг хүмүүс Мэддэг хүмүүсөө байсан. Энэ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс л байгаа шүү дээ. Тэгээд алхахын энэ шүү номинацгаа эхлэх үү? За тэгээд Та нар өөрсдөө бүгсэн үү? Номинацаа бүгсэн шүү дээ. би бол бүлэгүй. Оо. анар яасан. Би яг үндэ бүглэхгүй ингээд За бүлэгүй юм. Чи муухай яриулахгүй уучлаарай. за яг яриа нэрчсэн боловч ер нь угаасаа одоо удахгүй бид энэ гişүүнийг хасгаж байгаа юм. Угаасаа дараагийн дугаарууд хэрэг байх юм бол энэ хүн байхгүй заяа. За тэр яах вэ? Маа бифлэн. За тэр яах вэ? Юу болоод байна? За тэр яах вэ? Одоо ноороо гомдчихна. Жок.
За. Тоглоом одоо шалгарсан одоо юм номинацтай хэлсэн дараа эхлээд ярилцъя те. Хамгийн их номинац. Хамгийн хөөрхөн залуучуудтай сургууль. Та нар хаанах гэж бодож байна? За та нараас асуухгүй бол би шууд хариултнаас эхлэх гээд. Би шууд хэлье. За. Манай сургууль. Хоёр сургууль яг тэнцүү санал авсан байгаа. Би бас хэлье. Манай сургууль. Би ч зөв нэг санал мэдчихэж байна уу? Та нар одоо эрэгтэй хүн байгаа юм уу? Маах чин гэхдээ 3 залуутай 100% амжилттай. Гурлаа ингээд жоохон өөргөө хийж ярьсан юм тийм дээ. Гэтэ яг бай үннийг хэлээ. Өнгөрсөн жилүүд ч гэсэн ярьчихлээсэн тий. Ярьчихсан. За тэгвэл эхлэх үү? За хамгийн ихэнд за ер нь хоёр сургууль маань хоёулаа адилхан юу байрд шалгарсан. Хоёулаа адилхан санал авсан гэсэн үг. За. Тэгэхээр нийт санал өгсөн хүмүүсийн 20% авсан юм байна. Тэгээ үлдсэн 60% нь бол босод ингээд янз бүр сургуулиуд байгаа гэсэн үг. За хамгийн ихний сургуулиар эргэн гэв. Аяр баярч ирлээ. Нараа юу. Би бүр өөрөө баг шагнах дээ шагна. Тэгэхдээ манай сургуулийн нэр гарч. Танаас гэдэг нөгөө нэг байдаг залуучууд нь амар ийм хөдөлгөөнтэй олон ер нь танигдсан хүмүүсүүд болох. Тэгтээ дүрх юм. Тэгтээ. Тэгээ бас дээрэс нь яг нөгөө нэг одоо анар манар ч юм уу маа найзуудыг чинь бас манай сургууль хүмүүс Болсон залуучууд маш шүү их дээ. залуучууд их ч манай сургуулийг боддог. тэгж бод. Тэрний нөлөөч Чи одоо биш. Тийм яах юм. За дараагийн сургуулиар ямар сургууль шалгарсан шууд хэлэх үү? Хим анахтай Эргэгөөгийн залуучууд болно. Таамаглаа нөө та. Яг үндэ байх. Өөр одоо мэдхгүй. Имвэдэ. Тийм ээ тийм. Айгуу зөв. Зөв ч яах вэ? Бисээ бодлоо юм. Би юу Чи бол имбэдэ гэж санд өгсөн юм биш үү? Чи өөрөө өгсөн юм. Тэгсэн. Аножингийн краш нь имбэдэ. Үгүй краш байхгүй. Зөвөр ер нь ингээд залуучууд ботсон байхгүй юу? Тэнгүүд одоо ингээд яг надад санал салганд одоо оролцоход юу хамгийн том нөлөөлжсэн бэ гэхээр одоо яг царайлаг хүмүүс байгаа шүү дээ. Одоо нэг ганц хоёр юм уу те эрэхтэй те. Тэнгүүд тэр сургуулийг нь бодонгоо тэр сургуульд бас өөр хүмүүс байгаа шүү дээ гэж. Тэд нэр нь жоохон дараадсан. Нийтээр навж үзэх. Нийтээр навж үзэхээр жоохон дарагдаадсан. Тэнгүүд яг нийтээр навж үзэхээр дарагдахгүй ямар сургууль байх вэ гэж бодохоор юм вэдэ юм шиг санагдаад санал өгсөн байгаа. Миний Краш маштаач биш юм шиг шиг. краш маштаач биш. Маа имбэдэгийн чигтээ сая айгуу ер нь од болоод байгаа шүү дээ. Тийштэй айгаа мундаг байгаа шүү дээ. Quiz night дээр ч гэсэн амар мундаг байсан. Тэгсэн шүү дээ. Чи 2 дугаар ирсэн шүү дээ. Баяр гарсан. Тэмцээнүүд дуусаа ер нь ялтч бас сүүлийн үед амжилттай оролцож байгаа. Тэгээ энэ жил ер нь айгүй амжилттай баг ш. Дандаа медаль баринд орж байгаа шүү. Та бүхнийг бас шинэ жил дээр ирэх байх гэж найдаж байна. Волейболын тэмцээн мэдсэн дээр. имбэдэгийн гоё залуучууд байдгүй. Волейболын тэмцээн мэдсэн дээр ч бургаалыг асаасан үстэй. За дараагийн номинац руу явах уу? За тийм. Хамгийн хөөрхөн охтуудтай сургууль. За энэ дээр бол нэг сургууль бол одоо давмгаагаар нэгт орсон байна. Тэгээ хоёр сургууль тэнцсэн байна. Энийг нэг өмнөх нэг подкаст дээр нэг яриад гэсэн чинь нэг хүн битцээл юу гэх юм. Нөгөө нэг Сэчнавийн Тийм. Сэчнаа өдр гэдэг л. хөөрхөн. Тийм нэг нөгөө энэ жил дээр ирсэн байсан. Манай амхан шиг нэгсэн. би гэхдээ та нар айл сургууль гэж бодож байгаа. Би жоохон бодож байгаа чичээлж. Би гэхдээ имгээ юу аа гэж бодож байна. За мэдэхгүй байна. Гэтэ имгээ аа гэж бодож байна. Ингээ юу аа. Өөр чи ямар сургууль вэ? Анар юу гэж бодож чинь сургуулийнхаа охтуудыг. Бас тэжгээд. Гэхдээ би угаасаа ер нь сургуулийнхныгаа юм уу гэж яг нийтээр нь ингээд нэг угаасаа дундчлаа та үзэх юм бол манай сургуулийн охтууд бас ер нь хөөрхөн. Тэгээ өөр сургуулиуд гээд бодож үзлээ л дээ. Тэгсэн чинь танай сургуулийнхаа ч бас их тэг юм танаас сургуулах юм. Ер нь Вишкагийнхан бас ер нь Вишкагийнхаа хөөрхөн ч гэсэн нөгөө нэг хөөрхнөө жоохон олон нийт танилцуулаагүй юм шиг надад санагдаад. Даруухан нөгөө одоо сая quiz nights дээр л маань сургуулах оролцлоо ш. Гэтэ quiz night дээр бас оролцоогүй хүмүүс ч бас байгаа. Харин би яг оролцоог надад. Чи нөө миний төрсөн өдөр дээр би тэрийг ярьсан шүү шүү. За одоо шууд номинацаа хэлэх үү гэж. За Энэ хэсэг асахгүй шүү анараа. аашлаа. За 30%-аар нэгт орсон сургуулиар үдэн байна. Нэрээр үдэн болж байгаа. За баяр үргээ. Маа найзуудаас Тийш үү. галыг асааж байгаа шүү дээ. Тэгээ дараагийн хоёр байр тэнцсэн байгаа 20%-аар. За.
Бишээ ингээ юу. Манай сургуулийн би бас гараа мэдгүй дээ гэж бодсон чи ер нь хүүхдүүд бас манай сургууль гэж бичсэн лээ. Нуутаар харилцаад юм л да. Магадгүй. Би ингээ аа гэж болдог юм байна. энэ гурван Рудин гэдэг нэрээр сургууль. Би үгүй яг толгоонд орж. Би яг үндэ бүр огт рүдэн гэсэн бодоагүй шүү дээ. Харин тийм Тэгсэн чинь бас нэрээ ми манай найзаач бас өрхөн. шүү дээ. За тэгсэн чи хамгийн хөөрхөн охиноо ядаргаад. Бас рудэнээс юм. Үгүй. Ерөөсө дурддагдаагүй, саяны дурддагдаагүй сургуулаас байсан хин гэж бодож байна. Хөөрхөн охин. Гэтэ хөөрхөн охин дээр ер нь бол айгүй олон юм тусдаа саналууд ирсэн. Тэгээ яг нийлээд ер нь арай нэг олон ирсэн нь одоо За хөөрхөн охин юм уу? За бодъё. 20% л байгаа юм байна. Тэнгүүд Тэнгүүд 80% нь дээрээ тусдаа ингээ өөрөөр саналууд хуваацсан гэсэн үг. Хамгийн их санал авсан. Ер нь нэг одоо доод хүмүүсээс нэг ганц хоёр саналын зөрүүтэй л ингээ дэше харж ирсэн. Бага. Тэгээ энэ ч одоо тийм л дээ. Тэр хэлэхэд. Тэр ихтэй хэдүүлээс нэг өмнө ярьжсэн тэгээ энэ номинацуудыг төвшүүлж яхад хэдүүлгийнх нь бас ингээд юунуудыг харах үнцгөө сая өөр байсан тий. Тэрстэй гэдэг байдлаар. Тийм нөө гоо үзэсгэлэн гэдэг чинь харагдах объектэнд биш харах нүдэнд байдаг гэдэг шүү. Тийм болохоор Бас хүн хүний нэг өөрөөр л харж байгаа шүү. за хамгийн хөөрхөн охин. Шууд би хэлэх юм байна. хэлхэн зайр юм. Хэлгээ жоо юу л. Би зөв яа зүгээр тоо хэлчихдэг юм. Тэгээд эргэтэй дээр нь битээр Тэгээ хэлсэн. тэгээ. Тэгвэл арай амар. За тийм ээ. Надад ч гэсэн хэлэхэд яг үндэ амар хэцүү Гэтэ байна. бас бодъё. Надад рүдэний мөх гэрлэлтэй. Тэрөө гэдэг юм Тийм. чинь. Нэрийг буруулж өөргөө санагддаг. Баярмаас өөрхөн. Ер нь бол манай бүжиг юм шүү дээ. Тийм ээ тийм. Манай хүсэлэн заяа явсан. Тийм яг шууд ингээ хөөрхөн гэхээр надаа нөө хөөрхөн сарайлаг хоёр ойлгох чинь нэг арай өөр санагдаад байгаа байхгүй. Тэгвэл яг бүр ингээ нүнхээр бүх яам хөөрхөн ингээд бодонгууд бас гэдэг гэсэн. Яг шууд хэлчих. Шууд яг тэр дээ гэж шууд санаад орж байгаа хаалга. Яг бодоод үзэхээр энэ хоёр. Танаас сургуулаас байхгүй. Сая ч өөрөө огттой. Өө манай сургууль харин хөөрхөн бохгүй. Гэтэ одоо би ингээ олон нийтэд Ерөнхий дунджаар нь юм уу? тий олон нийт хилчингүүт тэрстэй гээд сайн мэдгүй байх л гэж санаад байгаа юм л да. Манай сургууль өөрсдөө таниулаа чи хин ташрамд. Манай Анука юужин гүнжээ тэр бүгд л хөөрхөн штэ. Тэгээд санагдаж гэнэ үү санагдаж байна. Тийм шүү. За нарагийн үед. За миний хувьд оо айгу олон хүмүүс орчод. За шууд хэлчихье. За хэлчихье. Би хэлэхгүй. Чи тэгтээ зүгээр ингээд яг би ганцаар яг хэлчих. заавал нэг нэр биш байсан ч гэсэн зүгээр олон нэр чинь нэрлэлсэн. над шиг. Хэлсэн чи юусэн орж ирэхгүй байна. За өөрөө гол гэжтэй. Гү. Харин бодоол юм. Би нараа гэж бодож байна. Манай ч гэсэн өрх шүү дээ. За шууд хэлээ. Тэгэхээр би ганцаар хэлчихлээ шүү дээ. Харин тийм. Би тэгээ амар яг найзуудтайгаа хэлээд байгаа юм шиг амар сони юм байна. Гэтэ манай найз төрхөн. За зүгээр хэл би хэлэхгүй. Найзуудын гадаж нэрийг хэлчих ч дээ. За тэгэл ойлгомжтой шүү дээ. Зүгээр хэлээ. Бодрох бас баймааргүй шүү. За. За. Фагийн номер эрдэнэ. Мөнх тэнгэрийн номер эрдэнэ гэж тодорсон байгаа. Нийт хоёр Нөө волейбол тоглолт тийм. Фагийн Ер нь сонсч ирсэн юм байна. номер их. Сонсч ирсэн юм чи харж ирсэн юм Гэтэ ер нь бол нөгөө волейболын тэмцээн юмсэн дээр ер нь бол би бас нэлээд олон сонсч байсан хүмүүс хөө энэ мөнх тэнгэрийн тэдний номер амар хөөрх юм бэ гэдэг. Хүмүүс их крашлуулдаг байна шүү Тийм дээ. хүмүүс их крашлуулдаг. Хүн байна, тодорсон байна. За хөөрхөн залуу. За баяр үргээ. Тэ айгуу том номинац үстэй. Тийм шүү дээ. Юу байгууллагын авраг авлаа шүү дээ. Авраг. За хамгийн хөөрхөн залуугаар 2 хүн яг тэнцүү санал авсан байгаа. За та нар Би шууд хэлээ. За. Миний хувьд бол яг уу хамгийн дэжүү царайтай юм уу гэж боддог залуу бол би мити анарыг баяр маттай өрхтэй. заавал тэр Тэгвэл бол та нар заваа. тийм шүү. Гэтэ яг тийм зүр би бол айгүй дэжүү цайхан царилэг залуу л гэж боддог. За анар За бас нэрэл нараа шиг ингээд бас олон нэр орж ирж байна. энэ хоёр ямар заваа юм бэ? Хоёулаа шударга юм шүү дээ. Та нар бодлоо өмнө бодсон л байгаа шүү дээ. Номиназ өдр өгтөө. Бодсон. За Хэлээ маялаад. Амьсгаа төгжиж байгаа. за. One eternity later. За би
Жавхаа юм болоо гэж сайхан бодож байна. Ерөөдөө ингээд харахад нөө мөнх тэнгэрийн жохойг сурч байлаа. Мэйстэй. Тэгээ жавхаа болоос те. Ер нь бол зүгээр эрэхтэй ч гэсэн ингээд харахад бол зүгээр дэжгүй залуу шүү. Минээс дэжгүй залуу шүү. Гэж би ер нь зүгээр хөвдөө болт гэж бодож байна. Гэтэ анар дээр ч гэсэн бол зүгээр санал ер нь нэг бай. Надаас манай омохын бэлгүүнээ хийсэн сэрэлэх санагдчихсан шүү дээ. Тийм шүү дээ. Манай бэлхүүний өрөх шүү. Манай батмах анаар хоёр ч гэсэн өрөх шүү дээ. Манай омохын залууч сэрэлэх. Хачилж Баярлаа. За тэгсэн чинь хөөрхөн залуу дээр 30-30% саналаар 2 хүн тэнцсэн байгаа. За хамгийн ихэнд бол мөнх тэнгэрийн буйна гэсэн байна. Тийш дээ. Тийш. Тий. Сургуулийн нэр мэдгүй энэ хүмүүс чинь шууд омоох мөнх тэнгэр гээл шууд хоцлол бичсэн байлээ. Тэгэхээр мөнх тэнгэрийн буйна. Хаяглагдж явдаг юм аа. Гэтэ мөнх тэнгэрийн буйна бол угаасаа манай омоох ч их алдартай л да энэ ч хамгийн их бас асуудаг хүмүүсийн нэг штэ. Тэр номертой тэр номертой. Тэмцээн болгоны араас л баг асуудаг. Инстаграмыг асууж байдаг гэсэн. Сая залуу байсан. Дараагийн хүн маань болохоор Nvidia-гийн од хүү гэсэн байна. Сая энэ Волейболын тэмцээнээр волейболын тэмцээн бол үнэхээр од олж нөлөөлсөн байна. Маань хүн чи баг тамирчин юм бэл ч тийм үргэлж ингэсэн. Би өөр тоглолтын юм чи вау гэж болж байдаг шүү дээ. Тийм гоё харизмтай Тийм. залуу илээ. Энэ хоёр залуу маань Москвагийн хамгийн хөөрхөн залуучуудаар туларсан байна. Жиг байгууллага ороод. Та нар тэгээд одоо найз энэ одоо хүмүүс найз нөхдөж байвалаас хэлэхгүй юу те? Чи тоторцсон байж тэр подкаст үзээч. Чамаг яриад байлаа шүү дээ. Харин те. Тэгээд За. энэ доор бас комментэн дээр Instagram дээр хүлдээгээр хүмүүс бас хин болоо гэж бодож байгаа шүү дээ. За дараагийн номинац маань. За энэ ч ойлгомжтой байсан дөө. Хамгийн авьяаслаг. Хамгийн авьяаслаг. Мяаслаг. За би эхлэлч юм. За. Энэ бүр одоо өмнөх хүмүүс маань 30-40% санал авсан байгаа шүү дээ. Үгүй 20-30 мөч гээд энэ хүн бол бүр 45% санал авсан байна. Баараг л 50% ирсэн. За яг хөө ерөнхий юугаар нь бол би нөө юм чаддаг гэдэг утгаар нь оюума гэж нэрлэх хаа тийм. Би ч гэсэн бас оюума гэж бодчих. Гэтэ яг ингээл одоо юу гэдгийг баярмаа ч гэсэн айгуу мундаг. Ингээл харьцуулагдах зөндөө олон өрсөлдөгч зөндөө байгаа л да. Гэтэ яг бас ингээд арай олон талын чадвартайгаар нь оюумаа л гэж хэлээ. Би бас яг оюума бодчихсон бас. Оюума. Чи эмгтэй л. Хамаагүй. За тиймээ ер нь бол би ч гэсэн аюумаа гэж бодчихсон ч гэсэн. Бид гурийн саналаар Тэг угаасаа тэгээд оюума нийт 45% саналаар оюума доторсон байна. баяр үргээ. Манай 12 номинац байгаа шүү дээ. Хамгийн дийлэнх санал ингээд нийт санал өгсөн хүмүүсийн хамгийн олон хүн санал нэгдсэн нь оюума байлаа. Аса мундаг штэ. Уусаа одоо энд одоо өөрийн хүлэн зөвшөөрүүлсэн танилсан хүн дээ. Тэгээ хамгийн гол нь оюумагийн надад бас нэг анзаарах зүйлс юу юм санагдаад байдаг шүү дээ. Одоо угаасаа л оюунтай адилхан ингээл тайзан дээр олоодаа гарч байгаа хүмүүс байгаа юу байгаа. Тэгтээ нэг тийм харизм гэж байдаг шүү дээ. Уран бүтээлч хүнд чинь яг нэг тийм одоо уран бүтээлч хүмүүс чинь нэг тийм тайзан дээр өөр ихсэн харизмтай байдаг. Оюумад яг тэр чадвар нь бүр амар байдаг юм шиг. Бүжиж нүдний харц те тэр сэтгэл хөдлөл бүх зүйл нь яг амар өөртөө баг орлогын хүн юм биш үү гэж хэрэгдүүлээд. Нөө мэрэгжлийн хүн шиг л яд ч тий орог. Тийм. Шүү. За тэгээд оюун маань шалгарсан байна. Баяр үргээ. Тэр бол нэг эргэлзэх юм байсангүй. Хамгийн спортлог. Хамгийн спорт. Хамгийн спорт. За боди. Та нарын хувьд хин гэж бодож За байна. олон л хүн байгаа да. Харин тийм. Гэтэ яг шууд орж ирж байгаа нь бол юм байна уу? Хин. Битэрт байна уу? Митинг Тийм митинг. Бас ингээл сакс хөлбол одоо хоёр ч одоо ер нь л маа гол. Тийм гол хоёр одоо арга хэмжээ болд ч тэ. Тэрэн дээр бол тэгэл угаасаа хамгийн тэ бас амжилттай оролцож чаддаг юм уу тэр. Тэр талаас нь авч үзсэн бол би бол тэгж л бодож байна. Тэг бас яг нөө маа мөнгөний тэмүүж маа. Тийш тэ нэрэ. Бас айлын дээр нь айгүй мундаг байдаг. Ер нь бол би бас яг гэхдээ би яг сонголтоо хийгээгүй л юм л та. Нэгийг сонг гэвэл чи хэний сонгох вэ? Бодчихл. Хоёулаа л Гараа юу гэж бодож Би бол найзгаа илнэ. Боён заяа. тийш. Манай найз ч бас мундаг штэ. Саксч тоглоно, болж тоглоно. Тэр Хөл өмгч тоглолт юм. Тэр хөлбөмбөгт орсон юм ч гэсэн. тэгээд түрүү нэг одоо юу яасан штэ гэдүүлээ. Оо юу баригчлаа. За би шууд хариулт тэмдэглэх гэдэг. Та нар ч ярилцах юм уу? За хэлээ.
Их юм уу? Тэг Батмөхөөс сонсч тэгээд Чи сонголтоо хий. Зааш би дахиад нэг жоохон бодож. 5 секунд. За 5 секунд. 5 4 3 Өөрөөсөө бодох болохоор ингэхгүй байсан юм байж манай тэгээд ер нь бодож чинь маа мөнх тэнгэрийн далайч бас бас тийм дээ. байж байна. Гэхдээ яг би Тэмүүжин гэлчтэй. Гэтэ та гурав гуруула биш байлаа. Тийм үү? Гэтэ үгүй эмхтэй хүн байгаа. Манай Плехановын Тимки байна. Тэгээд яаж магтч чадваа. Би бас ингээд юу одоо ингээд пол харж байгаас бохгүй. Тэнгүүд одоо ингээд митийн Бат Эрдэнэ гарч ирж исэн, Тэмүүжин гарч ирж исэн. Тэнгүүд манай Тимки бол бас хэдэн хувийн саналаар илээ. 35% саналаар бас нэлээд дээгүүр гарч ирсэн. Тэгээд зарим хүмүүс нөө Тимкигийн нэрийг мэдэхгүй нөө Плехановоос хөл бөмбөгч тоглоод байдаг, сакс тоглоод байдаг, волейболч тоглоод байдаг охин гээд бичсэн байсан. Тэгэхээр ер нь бол би бас яг санал нэгдэж байна. Одоо нөө бос хүмүүстэй яг харьцаж дээшээ гарч ирж байгаа шалтгаан 3 төрлийн спортод гурван дээр медаль авсан юм шүү дээ. Тийм ээ. Баг худлаар бол ширээний теннис бас тоглодог. Манай юу монголчуудыг төлөөлж бас ширээний теннис хийж байгаа. Тэгвэл мундаг юм яалч юм байна уу? За баярлал гэх Тимкид баярлал. нэр яа санаа зорж юм. Орой шаваарэ. Чон дээр ирээ. Тэгээ ер нь бол гэхдээ эмгтэй эрэгтэйгээд хоёр төрөлд хуваахан бол эмгтэйгээс Тимки эрэгтэйгээс бас та хоёрын хийсэн шиг те Тэмүүжин Бат Эрдэнэ хоёр бас өрсөлдөх баг. Бас тийм. Тимкийн нэр. Тимкийн нэр марцсан шүү дээ. Уусаа мундаг. Манай юу байрны хүүхэд бас хэлсэн байхгүй нөө бас энэ жил шинээр ирсэн монголчуудыг нэг сайн мэдгүй. Тэгээ волейболын тэмцээн дээр ирээд тэр хүүхэдт нэг юу байна төрөлхийн авьяас байна. Тэгээдсэн шүү дээ. Тэр үнэхээр бусад спорт бас сайн баха те гэж надад асуусан. Тэгэхээр тийшээ задах чи амар тоглолт штэ гэл. Тэгсэн байна. Ер нь ингээ айгүй тийм нэг хүмүүс олон хүмүүс ингээд санал өгөөд нэгдсэн болохоор ч тэр бүгдэнтэй тийм санал нийлэх юу байгааз. Тийм ээ. Тийм. Энэ бол ерөөсөө угаасаа нэг үгүйсгийдэх юу байх. Нүдээ алсан байна. За дараагийн номинац маань хамгийн олон үнээр крашлуулсан. Хамгийн олон үнээр крашлуулсан. Тэгээ энэ чинь 2024 онд гэж бас манай. Миний хараад нөгөө нэг сүулт волейболын тэмцээн дээр ч Инвидигийн отхоо амар асуулуулаад гэсэнтэй. Тэгээд түрний Инвидигийнхаа айгуу крашлуулаад тах шүүсэн шүү дээ. Тэгж бодож байна. Би ингэ толгойд өгөхөр гурван дуурай. Тэгээд та нарыг үдэж байна. Тийм би ч гэсэн ер нь яг төрөл хүмүүсийн байдлаар ингээд бас ажиллаж ахт бол ер нь MVD-гээс юм болов гэж юм байна. Бодсон л таа. Тийм 24 онд гэсэн чинь уусаа хүмүүс яг волейбол дээр Хамгийн сүүлд санагдаж байгаа. Хамгийн сүүлээр л айгуу бичсэн байлээ. Батмөх юу гэж бодож байна. Тэс нэг хайр зүрх гэж авах тий онцгойлох дөө. Тийм 30%-аар одхоо шалгарсан байна. Энэ бүр нэр Москвагийн охлуудын харин бүр хамгийн царайлаг залуугаар дотроод крашаар дотроод тэгээ 20%-аар Тэмүүжин шалгарсан байгаа. Мөнх тэнгэрийн. Бадид байранда. Тэгээд юу одоо эрэгтэй хүн шалгарсан маш та хоёр. Тэгвэл та нар үед эмэгтэй хэм гэж бодож байна ер нь. Энийг одоо эрэгтэй хүн шалгарсан байна гэдэг чинь айгүй октод л саналцлаганд оролцсон байна л та. Тэгэхээр эмэгтэйчүүдээ бас гаргаж ирвэл гоё юм болов уу бодож байх юм. Октод гэхээр Москвагийн хөрх октодчтой бүгдээр эзэнтэй. Яа, иконод би. Өөр гэжтэй. Яа. Сая эсгэгсидаш. Гомдлоо. За нэрээ яг би байж. Хөрх октод зөндөө байгаа штэ. Ямар муухай юм да. За хин байна гэхгүй. Хамгийн хэмнэр крашлуулсан гэх юм бол Крашлуулсан. маа хүсэн заяа таа. Хүсэн заяа гэсэн нэр юунууд бас ирсэн. Тийм бас сайн нөвөл бол гээл. Боди. Тэгээ ер нь бас аюусаа. Нөгөө шар үстгэл. Тусдаа нэр мэр өгцөл. шаргал өстэй. Тийм. Бүжгийн шаргал өстэй л те. Орж ирж байна манайхаа. Мэдхгүй байна. За дүүл ингээд халахсах уу? За хийлээ. Юу? Энэ чинь юу байхгүй шүү дээ. Бас Зүгээр л асууж байгаа. Дандаа нэг эрэгтэй хүмүүс шалгарсан болохоор. Юурсөө охин бичиг юм уу те? Бичиг байна. За дараагийнх нь хамгийн хөөрхөн хос гэсэн байна. Энэ дээр бол хоёр хос бол нэг олон санд явсан байна. Тэнцсэн юм байна. Тэнцээгүү нэг нь арай илүү гэхгүй. Хамгийн хөрх бас. Маа мөгийн төр хоёр хуу. Гэж бодоод тэр хоёр маань өргөж байгаа юм болов аа тэгж. Ямар амир. Хараад уу юу? Би амар хөрх. Хоёр маань байгаа юу гэдэг. Хөрх бодчихсон чинь. За энэ дээр хариулаарай комент. Хоёрыг өргөж байгаа юу? Байгаа бол байгаа гэж хэлээрэй. Гэхдээ Маа батлаа хэрэгтэй. Баярмаа ханаа хоёрыг хөрхөн гэж баддаг.
Оос ихтэй бүгд л өрхөлтэй төрөө мөгөө ч гэсэн өөрхөн. Тэгээд баярмаа андр хоёр дээр санал өгч. За би бол за төрөө мөг хоёр яг гэж бодож байна. Чи анд өөрөө хэлчихсэн. Тий. Яг хөө өөр хин нэгэнд саналаа өгье гэж бодоо да. Тийм 30% саналаар төрөө мөнгө хоёр маань шалгарсан байна. Баяр хүргэе. Тэр хоёрыг харахаар зэтрэг сайн За дараагийнх нь Бас өөр штэ. дараах шууд уу. биш нөгөө нэг Дид байр нэг. Харин тийм. Дид байранд 20% саналаар манай дүлгөөн сарны хоёр шалгарсан байна. Тэр хоёроос өөр штэ. Медийн дүлгөөн тэгээд сарнагийн сургууль чинь хэрэггүйсэн үл. Хана биш юм уу? Үгүй хаа. Оо тийм үү. За тэр Яг сайн мэдчихсэн. тэр хоёр дүлгөөн сарна гэхэр угаас тэгээд Ахаа. орж ирэх дээ манай эцэд. Тийм тийм. Дүлгөөн сарна төрөө мөгийн хоёр маань дөрөв маань одоо хамгийн хөргөө асуудаар шалгарсан байна. Баяр хүргэе. Асуудаар ирч чоодарэ. хөтөлцөд ирээрээ. Гэтэ угаасаа хөөрхөн Энэсийг нэр рекламны үг. Даанаас орж ирдэг те. Би харин хин төрөө уул энэ дээр хэлэх гэсэн чинь шүү дараагийнх гэхэд ах юм. Төрөө мөгөө хоёрыг волейболын төвснээр харбар хөөр харагдаад юм аа. Яасаж гоё би бинийгаа дэмждیں۔ Яасаж хөөрхий. Тийм шүү. Маа ч баг одоо инфлюенсер болчихлоо. Харт. Нэрээс зарим хүнд баг жоохон ингэж баймаа. Ингэж үргэлжлэх юм аа. Тэгээ шүү. Тэгээ байсгээл нэг хөөрхөн бүжиглж байгаа нэг TikTok хийгээд. Хоёулаа явж хад авьяастай маа. Тийм тийм. Тийм шүү. Хөөрхөн байдгаа. Манай дүлгөөнөөс сарна хоёроос хөөрхөн. Өрхөн. За. За дараагийнх нь хамгийн ухаантай номинац. Хамгийн ухаантай. Хамгийн ухаантай ч та. Хим шүү дээ. Нөгөө нэг. Минэз юм болоо. Юу юм болоо? Тийм манай тэргүүн гэдэг. Awkward явж байгаа тийм. Нор хоёроос санал нийлээг юм шинж. Аа үгүй дээ. Ганаач биш шүү. Ухаантай биш штэ. Бот шүү. Тэгээ одоо өөр хүн итгэхлээр эвгүм давз та. Чисэн нэрийг хэлдэг юм. Тэгж бас гайгүй л гэлч та. За эргээгүй юм батмөх юм болоо да. Хаантай. Хотлоо банцнаа нэр рүү тэгчих үү? Нэр юм уу? Нэр штэ минь ч ухаан штэ. Баярлалаа. Ухаан штэ. Анаа чангаслаагаа. Манай батман ухаантай ухаантай. Та нар манай өмнөх дугаарыг үзсэн бол ямар ухаантайг нь мэдэрсэн мэт дээ. Би хитэн би нэгэ хөргөөл болж юм доо. Ухаан штэ зөө штэ. Ямар бат. Шалгарсан хүн хэлэхээр найз нь хэлэхээр шойгоо минийз хэлэхүү. За тэгээд би хэлээ. Ястгэн. Найз нь хэлчих. За. Хамгийн доотлоо. Доошлоо битээ доошлоор дараа. За. За ингээд Орсын албан Хамгийн ухаантай үнээр 2024 оны Орос дахь Монгол оюутны холбооны тэргүүн 40% саналаар Батагийн Ануушин тадарсан байна. Бидтэй бодсон. Хүмүүс зүгээр л сайн мэдэхгүй болохоор л надад төгсөн баг. Ухаантай өнгийн гэдг нь мэдэхгүй болохоор. За тэргүүн нэг ухаантай байлгүй тэг. ухаантайг бодсон юм тий. Одоо тэргүүн нэг айгуул юм билгүй дээ гэдэг. Бодвол гараад ирж байгааг болсон санаатай өстэй байгаа. Чи ямар хараалттай вэ? За уушлаа. Маш нөгөө Ямар царай шүү дээ. Тэгэл би тэгээд хараад жоохон юу гэдэг үлээ намайг айгу олноор л бичсэн мөлий амохын тэргүүн Аножовишка Аножовишэ гэж бичсэн мөлий бил. За баярлалаа санал өгсөн хүмүүстээ та бүхэн хэлчихлээ. 25 онд ч гэсэн улам ухаантай боллоо. Сая. Ерөөс эргэлзэхгүй нү? Уухад. Тэгээ миний ч гэсэн ухаантай. Миний дараа чи бас нэр твшижсэн. Миний найзтай жоохон дарагдсан бил. За. Тэгтээ зүгээрээ. За дараагийн номинаци маань хамгийн олон хүнд танигдсан буюу од хүн. Тийшэл гарсан гэж бодож байна. Тэгэл юм юмд оролцдог, Америк юмд оролцдог хүмүүс л хаалаа. Тэг бодъё. 30% саналтаагаар нэг хүн тэргүүлсэн байна. Тэгэхэд оюун юм. Тийм оюун авч болж чинь эсвэл тэгэл Айгу олон хүний санал. тийм инвитегээс бас байж болж чинь. Өөр ч юм аа. За шууд хариултаа хэлэх үү? Хэлээ. Сонсох уу? За. Манай Батмог шалгарсан байна. Би бодчихсон юм. Юу аа. Гэтэ Батмогхи бодоод хор угаасаа амар од байхаас өөр аргагүй байхгүй. Урлагийн юмд оролцдог, спортын юмд ордог. Амхын олон нийтийн үйл ажиллагаанд байдаг. Тийм шүү. Подкаст хийдэг. Чамайг нэрийг таних уу? Мэдээсэн байна. Байхгүй хаа.
Тий шүү. Тийм жоохон сайнаар муугаар бол идэв. Сайн штэ. Сайнаар хаа. За балтугай. За баярлалаа Балтугай. Тэгээ би бас 25 онд энийгээ барьж хэлж байна. Өшөө алгар нийлэн. Тэгээ манай нэр омоохын нүүр зэрэг штэ. Бүх рийлэн дандаа бат бүх гэж. 200 мянга үзэлцдэг шүү. Яа. За дараагийн дараагийн 2 номинац бол бас хамгийн тий хүн болгон хийм болоо гэж бодож байгаа номинац баг гэж бодож байна. За. Хамгийн зүрхээр наадагч. Яа. 30% саналаар нэг хүлээсэн байна. Зүрхээр наадагч. Энэ одоо хэлэх зүгээр өстэй тий. Одоо яа гэх вэ? Одоо яа тиймээ яа гэх вэ? Хүмүүс чам саналаа өгсөн байна. За одоо өөр байгаа байхгүй. Хин байгалийн. Зүрхээр наадагч нь одоо яадаг лээ. Зүрхээр нааданда. Харьцаж байгаа харьцах билж байна. Хамгийн олон хүнтэй харьцсан байх боломжтой. Энэ дэр ихтэй нэр дэвшүүлэл юу муухай юм байна гэж нээсэн. Тэгсээ шүү зарлах гэдэг ба штэ. Одоо зарлаа. Шууд зарлаа. Яг бидний нэг юу биш шүү. Цаанаасаа хүмүүс ингэж саналаа өгсөн байх шүү. Болцож малтай тий. За энэ бол одоо энд байхгүй хүн тодорсон байна. За шүү дээ. Нараад юм баг гэж бодлоо. Манай төөгөө тодорсон байна. Тэгээ тэгжл юм байна. 30% саналаар Уучлаарай. Гэхдээ ерөөсөө нэг гайхгүй байх юм шүү. Тэгээ угаасаа бид нар результат юусэн нөлөөлөл. бид нар санал нэгдээд идэв. Санал нийлээд энэ дэр ихтэй одоо баяр хүрхэн ч сайшсан. Би энэ дэр би бас нөө бүгсэн шүү дээ. Би төөгийн санал өгөөгөл гэхдээ энэ жаа мартцсан байсан байна шүү. Би яг үндэ нэг бүгдгэж ороод хэрвээ ийш энд санал өгөх юм бол би төөгтэй хөдөл гэж зүгээр яг бодоол өнгөрсөн шүү. За бидтэй бодоол. би найсаа санал өгөөгүй шүү. Би өөрөө санал ямар санал өгөөгүй. Би бөглөөгүй форма. Бас гоё. Манай төг. За төгөдөө баяр хүргэе. Энэ хүмүүс ч ихтэй амар мэдрэмжтэй юм шүү Тэгээ дээ. ер нь бүгдээрээ ер нь ингээд цаарцсан байгаа. Харин тийм. За манай хамгийн сүүлчийн нэг наац. Хамгийн халуухан. За Энэ бол бас яг түрүү хамгийн авьяаслаг спортлог дээр ер нь бол ингээд нэлээд олон хүн санал авсан шүү дээ. Хамгийн халуухан дээр бас энэ хүн маш олон хүний саналыг зөвлөсөн. За би хэдүүлээ юугаа өгөө штэ тий. Тэгээ. За хэдл бол энэ дэр гоё таавар өгч тий. За тий. Предикт өгч. Миний таамагласан хүн бол миний саналаа өгсөн хүн бол гарч ирсэн байгаа. Тийм үү. Тий хинд өгж болох уу? Хамгийн Зүгээр өөрийнхөө оруулаад байна шүү. би өөрийнхөө бол манай хэрлэн халах штэ. Секс штэ. Тийм. Гой бит штэ. Манай Яг би бол шал өөр хүн төгсөн л доо. Тэгээд тэрийг хэлэх юм жааш. Яг хүмүүс тийм маа бонзо ирлээ юм яриа л сонгогдсон байх боломжтой болов уу гэж бодож байна. за нар Сайн мэдгүй. хэлэхэд хэцүү юм байна. За тэрээ хинэ чи шүү. За хамгийн алуухнаар 40% саналыг митийн баярмаа авсан байна. Манай бүжгийн Тийм бас ерөөсөө эргэлзэхгүй байна лээ. тэгээд нөө одоо юу яд юм бишээ одоо юу гэдэг олон юмд оролцдог хүмүүс чинь сургууль гэдэг дээр нь сургуулийг бичдэг юм байна. Шууд баярмаа гээл. Тэгээ баярмаа гингүүтээ шууд баярмаа бүжиг баярмаа MDGM гэл юм дандаа тэгж бичсэн байлээ. зөө халуухан. Оо маа баярмаа чи амар гоё юм мэдчихтэй. Тийм штэ. Тийм. Бит хоёр нөгөө нэг цог бүжгэлдэг байсан юм болохоор. Илүүсээ мэдэрсэн гэх гэдэг юм байна. Адилхан гэвэл жоохон. Минийс болчихно. Хамгийн халуухнуудаа бүжлүүлд юм уу те. Зөө. Нэг дор. Харагдахгүйсэн үү? Гэтэ энэ дэр нь одоо өөр санал авсан бас одоо ямар хүмүүс байна? Манай хэрлэнтэй бол бас санал авсан. Тийм шүү. Эргэлзэхгүй байна. Манай хэрлэнтэй бол баярмаа хоёр бол хамгийн санал авсан хүмүүс юм. Тэгээ өөр бол ер нь бол гэхдээ энэ дээр хүмүүс айгүй их юу гэдгүүлээ. Санал айгүй давхцсан. Энэ хоёроос өөр бол нэг ганц хоёр л өөр санал байна уу гэхээс тэр нь мэдгүй хүмүүсээс өнөр фишэд анир гэдэг хөвгт байдгүй. Тэгсэн чи фишэгийн анир гэвчихсэн байсан хамгийн алуухан дээр. Ши мэдхгүй л бид нэ. Гэтэ байдаг гэж магадгүй би мэдгүй гэж магадгүй л дээ. Гэтэ бас тийм хөвгтийн санал ирсэн. Тэгээ нэг тийм ганц хоёр хөвгтүүд байсан. Тэгээ манай хоёр хамгийн их санал авсан байна. Баяр хүргэе. Тэгээ бүгд арай шаваарэ. Тэгээ ер нь бүгдээ Халахна харуулаач энэ тэргээ тий.
санал зөрөөдөх юмнууд их байхгүй байгаас. Харин тийм ээ ерөөсөн. Тийм Би ээ. уг ингээд цаана жоохон өөрхөн талаас юу гэдэг юм гэсэн чинь бас надад санал нэгдэх талууд Тийм ээ. байлаа. Нуусаа Нэрээс тэндэл гэдэг. олонгүй далай. Юу өөр эсвэл халуун шаа. Хөрхөр хийгээд би нараа хөрхөр хийгээд. Олны хүч олонгүй талтай. Олны санал. Тэгээд тэр чинь бүгдээрээ л яаж байгаа юм бэ? Цагтай. Эвтэйгэн жимшиг эвгүй жимшиг Яа, санаа. нөө шоолоод байна. Маас хүчээр л холбоо. Олонгүй талаагаар шоу дараа. За энэ ихтэй айгүй гоё юм. Жил болгон баг ийм Тийм. хийж явах хэрэгтэй юм шүү. Тэгээ манай оюутнууд бас дараа шигтэр бас гоё идэвхтэй оролцвол тий. Тийм. Тий. Би яг ч гоё нeenийгаа ингээд шалгаруулаад хэлээ өгчгөл гоё л шүү дээ. Гоё гоё. Өөрөөсөө бас гоё санагдах байлгүй дээ тий. Харин тийм. Чамд гоё санагдаж байгаа минийс ч од болцсон. Аа. Яг би өөрийгөө л тэгж бодоод ч хүмүүс бас тэгж боддог. Задлаад амар. За. Тэгээд бас Захамлаа. тий гоё ингээд олон нийтийн үйл ажиллагаанд оролцох ч юм бас өөрөө юм гоё байгаа шүү дээ. Гоё номинацууд нэр твшээд байгаа. За хэдүүлэн ч одоо эдэн минут болсон. 5 минут л болсон байна да. 5 минут. За тэгвэл хэдүүлэн юу яах вэ? 25 онд хандаж юм хэлэх үү? Бүгдээ тос бүртэй гэж. За тэгээд Өөрсдөө хандж юм. Тийм, ер нь бол 25 онд хандаж одоо ингээ хүн хэлж байгаа юм шиг ингээрээ гэдэг шиг. 25 он сайн байгаарай гэх юм. Одоо шампань ингээд тулгахтаа хэлдэг үг юм уу? За би одоо хэлье заяа. За, Би тийм. 25 онд хандаж хэлье заяа. За. Багхан Ямар юм хурц орж байна. Би зөв сонсноо буруу сонсноо би гэхдээ зөв сонссон юм шиг энэ. Цайнд нь хор ийцэн. Сүүлийн даам нисэн юм ч жоохон. Бодлоо л нэг. Зүгээр Гоё зүгээр. ялаа, Тий, тийм. гоё наа. Иймэрхүү би таар жишээ үзүүлсэн. Нэг ингэж гэдэг үү? Тийм, амар яснаа би. 25. Гэтэ ер нь угаасаа 25 он бол одоо өөр дээр ч гэсэн ингэ бодоод үзэнгүүт амар чухал жил байх юм шиг угаасаа амар санагдаж байна нөгөө. Ааха. Төгс. Төгс гэж бодлоо. Төгсөх жил тэгэл цаашдаа одоо ингээд Тавар төгсөн. хичээл ном шалгалт шүлгнээс ахуулаад бас бодох юмнууд их байна. Ажил Тэр орно, тийгээ тий. тийм ажил цаашдаа ингээд бас тийм яг амьдралын бас нэг чухал шийдвэр гаргах бас нэг жил ялангуяа одоо энэ ирэх 100 ч гэх юм уу. Ер нь Чухал шийдвэр гарах үеийн яг ирж байгаа юм байна. Бас яг анхаартай санал нэг л. Сүүлийн жил тавар ич. Тийм. Бас зарим нэг зүйлийн хамгийн сүүлийнх тэр гэж бодглохоор тийм. жоохон тийм л. Тийм болохоор 25 онд хандаж хэлэхэд За. тийм зөвөр би бол нэг заавал жаргалтай зовлонтой гэхгүй зүгээр сонирхолтой л байгаасаа л гэж хүсэж байна даа. Адал бодолтой тийм байгаасаа. Би бас 25 онд хандаж хэлэхэд би ингээд юу гэдэг одоо өөрийнхөө өмнөх он жилүүдийг хараад ахаар юу юм шиг санагддаг байхгүй юу? Яг тийм амар бүр ингээд те маш ихээр бүр бараг үхтлээ хичээсэн гэж ярьдаг шүү дээ хүмүүс чинь ингээд энэ өндөрлөгт хүрэх гэж ингээд маш их хичээсэн гэж ярьдаг. Гэвч яг миний надад тийм туршлага гэдэг зүйл байдаг байхгүй юу? Тэгээ миний юмнууд яаж ингэж гоё замаараа ороо бүтцсэн юм бэ гэж харангуут зүгээр би амар сэтгэлээ шингээгээд ингээд за энэ зүйлийг хийх ёстой гэдэг тийм майндсеттэй хийдэг учраас явдаг байсан юм шиг санагдаад гэх юм уу. Тэнгүүд одоо ингээд бас надад амар сонирхолтой байхгүй. За ингээд би ингээд зүгээртэй ингээд сэтгэлээ шингээгээд хийхэд за ийм одоо үр дүнтэй байгаа юм байна. Эсвэргээрээ гэх юм уу. Үнэхээр бүх зүйлээ зориулаад хичээвэл би ингээд ямар хүн байж болох вэ гэдгээ би өөрөө мэдрэхийг хүсэж байгаа гэх юм уу. Яг тэр маань ч гэсэн яг миний 2025 он байгаасаа гэж бас өөртөө жижигхэн зорилго тавьснаа. Хуваалцж үзэх юм болов уу гэж бодлоо. Жирэн тэр нэг өөртөө хийгээд нэг чаленжуудаа жоохон ихсгэж байгаа. Харин Тэр чигтэй амар гоё таалагдчихсан Зоо шүү очиж бастаг дээр л анаач ингээ хатан ороо шүү дээ. Тэр бол гэтээ жоохон хэцүү Тэр юм уус байна. арай хардаа. тэр яг нөгөө манай сессийн үе бас байсан. Сессийн үе тэгвэл нөгөө нэг өглөө бас хичээл хийхээс илүү орой суучих нь илангар гэдэг болохоор орой суучих нь өглөө сарч чадахгүйсэн л та. Тийм тэгээ одоо бас юу гэдэг би миний одоо ингээд амьдралын философич гэх юм уу нэг тийм өөрөө аз жаргалтай өөрөө таашаалтай байгаа зүйлээр нь хийх гэдэг төрлийн юм баггүй жоохон комфорт зонд орчдөг. Тэнгүүд бас энэ ондоо илүү өөрийнхөө комфорт зоноос гараад яаж илүү өөрийгөө илүү апгрейд хийх боломжтой байна. Яаж өөрийгөө илүү бас сайжруулах боломжтой байна. Бүх зүйл заавал тийм таашаал мэдрэх албагүй шүү дээ. Яг тэр процессыг бас илүү мэдэрч үзье гэж бодоод байгаа. Тэгээд нэг
тиймэрхүү үйл зорилготой байна да. Тэгээд яг өөрийгөө яг тийм одоо өөрийнхөө тэр хэсгийг харчингууд аль нь ингээд ирээд амьдрахад илүү бас гоё юм гэдэг нь ингээд харагдчих шүү дээ ялгаа нь. Тэгээд ахын аваад гих ингээд явчих гэж боддог шүү дээ. За би одоо жинхнээс хэлье. Тэгээд хараалгүй биш нэ. Би хараад сая л хэллээ. За би бол 25 оноо гоё адал явдалтай байгаасаа л гэж бодож байна. Тэгээд гоё аялал ихтэй ч гэж. Аяллаа маар юм ч гэж. Тийш гоё дурсан хэлээ. таас тий. Аса адал явдалтай байх нь амар чухал юм байна ер нь. Ийш тийш ер нь яг тийш яваа гэсэн юм уу байгаа. За Хэлэхгүй. очоод би стори хийнэ. Тэр Тэр үед үед хараа. Тэр та нар хараарай. Тийм л энэ да. Өөр үйлээ. Анар маань хэлсэн шүү дээ. Анар. Тэг ингээ бүгд хэлсэн байна. Тэгээ ерөнхийдөө сайхан жил авах хаа. Хэдүүлээ одоо энийг бас яг 25 оноо гаргах гад байх үед эргээд ийм хэлжсэн байж тээ. Ингээ харахаар бас гоё те. Би яг ийм юм юу гэдэг ингээ хэлж үлдээх амар гой санагдаад байна. Яг шууд ингээд өдөр тутам тэрийг бодохгүй ч гэсэн дараа нь ингээд юу хийснэ хүн чинь мартчихсан юм байл шүү дээ. Тэгээ би яг хичээлийн жил эхлэхээс өмнө одоо хичээлийн жил худлаачлаа. Хичээлийн жил дуусах төгөхөд яг дуусгаа сесмэсээ дуусгаад ингээд гэртээ харахаа өмнө нэг тэмдэглэл бичдэг байхгүй юу? Гэхдээ ингээд тэмдэглэл дээрээ за энэ жил ийм байлаа. Ингээ ийм зүйлүүд ингэлээ тэглээ. Ирэх жил маань ийм байгаашаа гэж ер нь бичдэг. Тэгээ дараа нь тэрийг ингээ эргээ уншингууд юу бичснээ мартаад тэгээ ингээ харсан чинь нэрэл тийм байж тээ гэж бодогддог шүү дээ. Одоо жишээлбэл би өнгөрсөн 1-р курсыг төгсөхдөө ирэх жил маань илүү амар амгалан байгаасаа гэж би өөрөө хүсэж биччихсэн байхгүй юу? Тэгээ 2-р курсаа төгсгөл тарахад нэрэл миний 2-р курс үнэхээр амар амгалан байсан гэх юм уу? Яг нэг тийм тайван санаа зовох зүйл бас нэг талаараа бага байсан юм шиг санагддаг. Тэгэхээр яг жилийн дараа ингээ хэдүүл эргээ харахад өөрийнхөө хүссэн, мөрөөдсөн бүх зүйлдээ хүрсэн бас сонирхолтой, амтлын хөвтөлтэй гоё жил авах хаа гэж бодож байна. Хэдлээ одоо яа идэх вэ? 24 оноо дүгнээд нэг. За тийм. Энийг ч өмнө хэлэх байсан байна. Харин тийм. За за. Цаг байгаагаа чи хэдүүлээ шууд юу явуулсан. 24 онооны хитэн хүүхд багтаагаад дүгнэж яаж байна. 3. Гэхдээ зүгээр л хөөрхөн боонхоо л Тийм шүү. бөөнхөө шаард. Яг оноос 3 гэхэл шууд оноос нь нэрвэх болох гэдэг шүү. Тийм ээ. Тэгээ би шууд яснаар ячдаг. Би 24 оны дүгнэх юм бол урд урдынхаасаа миний хамгийн их савлгаатай жил л та. Нэг бол амар баяртай, нэг бол амар гоног готралтай. Ийм зүйлтэй танилцсан жил байлаа. Тийм одоо нэг жоохон ийм тогтмол юунд орох тэгж бодоод. Миний жил бол юм байлаа. За миний жил болохоор амир хэцүүллийг ухаарж ойлгосон. Тэгээд суралцсан жил байлаа л гэж хэлээ да. Ер нь бас л адилхан юм тэгэл алдаа оноо уналт босолтоор дүүрэн жил байлаа. Сайхан л жил байлаа да. Гэтэ ер нь ингээд бодоод хахад одоо хэдэн жилийн дараа эргээд харах юм бол 24 он ер нь их бас дурсамжтай ер нь жил. Мартагдахгүй Тийм хаа. шүү дээ. За тэр жил тэгэл яг бас нэг тийм даун болсон үе бас нэлээх байсан ч гэсэн гэхдээ тэрийгээд ч гэсэн дараа нь эргээд бодоод юм их дурсамжтай. Оюутан байхдаа 24 онд Москвада гээл баг ярина шүү дээ. Миний хувьд болохоор бас өөрийгөө айгүйх таньж мэдсэн жил гэж хэлэх юм болов. Яг бас түрүүн Батмөнхий хэлдэг шиг ер нь манай дийлдэхтэй санал нэг хамгийн их уналт босолцтой үе байсан миний хувьд. Ингээ амар дор уншиж үзсэн, тэрнээсээ буцаад сэргээд үнэхээр дэшээ хөөрч үзсэн. Тэгээд ер нь яг тийм өөрийгөө л таньж мэдсэн. Би ч нэг иймэрхүү юм байна штэ. Надад ч бас ийм чадвар байд юм байна, ийм сул тал байд юм байна. Ингэх боломжтой байна гэдэг жил байсан юм шиг санагддаг. Чиний нөгөө нэг төрс өдрөөрөө нэг үзүүлсэн график амар гоёсэн шүү дээ. Монголд бас л. Тэр ер нь бол миний яг 24 он. За би нөгөө нэг 20 насаад үгнэ да. Нөгөө 1 сараас 11 сараас 21 хүртэлх бүх насныхаа яг графикийг ингэж гаргасан. Тэгэхээр ер нь бол нэлээд уналт босолцтой жил байсан. Тэг яг ер нь бас яг түрүү анарын хэлсэн шиг бас миний амьдралын бас хамгийн онцлог жилүүдийн нэг баг гэж бодож байна. Яг энэ 20 онцлог гэж үг байгаа шүү дээ. 4 он. Highlight. Гэтэ үнэхээр гоё жил байлаа. Тийм байлаа. Маш их зүйл сурч мэдсэн. Баярлалаа 24 онд баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа 24 онд очирсан яасан хийсэн. Учрал бүхэндээ Хамт байсан бүх хүмүүстээ
бүхэнд нь баярлалаа гэж. Тэг ингээд би бас энийг нөгөө шинэ жилийн хаа дугаар дээр юм ярина гэж бодож байсан гинт саналаа. Би ингээд ялангуяа та гуравтай бас яг танилцсан ингээд бас тотон болсны 24 он шиг гэдэг байхгүй юу? Тийм шүү. Тэгэхээр яг ингээд омоохын бас ингээд омоохын гэдэг чинь хамт олон тэнгүүдээ гэр бүл болсон ингээд улам бид нэр зузааруулсан тэр он цаг мөчнөөс 24 онд илүү том байр суурь эзлэх санагдаж байгаа. Тэгээ 24 оныг маань хамт бүтээлсэн гой дурсамжуудыг бүтээлсэн та нарт бас баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Чамд гэсэн баярлалаа. Бүхэнд нь баярлалаа. Нэрэл яг энэ жил айгуу гоё. Тийм шүү. Тийм. Баярлалаа. 24 он. Баярлалаа. За. Яа бүр нэг тийм та нар нэг тийм том юмны ард гарцсан. Тэгээ нэг тийм сэтгэл хангалуун. Тэгээд одоо ирээдүйд юу болох вэ гэсэн догтлолтой. Яасаж хурд юм тэтгтээ бүр ингээд арай л бүр хитрхи урд бод өсөр санагдаад байгаа юм бас үлээт. Гэтэ би яг миний болж байгаа юм гэвэл яг он гараад манай орсч ингээд тэр чигээр амарна шүү дээ 7 хоног манаг. Тэрэн дээрээ бүр сайхан амарнаа л гэж бодож байна. Анаа гаргачаал. Би яг одоо нэг тийм vibe авах ингээд нэг гадаа нэг гоё цас орцсон тэгэл лаптоп хасаацсан гэдэг нэг юм тавиа үзсэн халуун цай уугаа сууж байгаа юм шиг. Яг нэг тийм юмд ороод байгаа юм. Яг нэг тийм оны төгсгөлд нэг тийм бодролт хүн болцсон юм шүү дээ. Энэ он ер нь яач вэ? Ирэх он яач вэ? Нэг тийм гоё дурсан. Одоо тэгээ нөгөө Instagram тэгж явах хэрэгтэй ч юм шүү. Тий. Instagram дээр нэг гоё фон хийцээд шүү дээ. Нөгөө 24 оны рилүүд одоо явж эхэлж байгаа. Тэгэл тэгээд ингээд хүн чинь ингээ хамгийн сони юм мартчихтiin байл шүү дээ, тий. Яг 24 онд нарийн шир юмнуудаа гэх юм уу. Тэгээ эргээд зураг өргөө ухаад эргээд яг ингээд цаг гаргаа бодоод үзэнгүүт амар гоё олон зүйлүүд тохиолдсон. Гайхалтай жилээ. За 24 онд баярлалаа. Баярлалаа. 25 он хай. Энэ хараал үгийг яах юм? Рууд оруулах юм уу те? Бисээ нарагаас сурсан шиг. Уушлаарэ. Хараал үг гэж мэдээгүй. Энэ юу гэсэн юм бэ? Би энэ чинь гоё юу гэж бодоод байсан. Монгол хэлний юун дээр за тэгээ хэдүүлээ 25 онд бүгдээрээ аз жаргалтай эрүүлийн их сайн сайхан байх болтугай гэж бодож байна. За гэртээ суугаад илүү гоё маскот ээжиж. Тийм гараараа ороорой. Шинэ гоё тэмдэглээрээ мааха. Тийм шоудаарэ. За ингээд энэ дугаараа дуусгах. Шинэ оны мэдэн гэж хэлэхгүй. Тэгэл та. За 3 2 1. Шинэ оны мэнд. Бай.